Хөдөөгийн сумын алслагдсан багийн иргэд багийн удирдлагөө жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Тэд аймаг сумын баяр наадмаас илүү нэг гол дахин ажиллаж амьдарч байгаа иргэдтэйгээ хамт баярладаг, багийн удирдлагөө өөрсдийнхээ дор тэмдэглэдэг, мөн хүлээдэг байна. Багийн удирдлагын үеэр их нас даагны уралдаан, бүхийн барилдаан, хос морьтон болон бусад урлаг спортын арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа. Жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг багийн удирдлагын арга хэмжээгээ одоо энэ өдөр төлөвлөн зохион байгуулж байна. За Умбод 1-р огийн одоо нийт иргэдийн маань одоо 70 гаруй хувь нь бол малчин өрхөөс бүрддэг. Тэгэхээр бид өхөн бол жилдээ одоо малчтынхаа одоо амжилтыг дүгнэж намрын хил ажил хийхээс болж энэ цаг үед бас багийнхаа удирдлагыг одоо төлөвлөн зохион байгуулдаг байгаа. За ер нь бол манай багийн удирдлага бас өргөнөлтөөр сайхан болж байна. Энэ жилийн арга хэмжээ. Манай багийн иргэд бол өөрсдөө санаачлан ивент итгэж оролцдог байгаа. Ер нь бол манай жавхланчууд бол одоо ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахдаа бол олонний өвчээр тийм ээ бүх одоо төрийн албаачаад дайчилж ингэж хамтын зэтгүүлээр бол одоо бид бүхэн үйл ажиллагаа явуулдаг байгаа. Тус багийн нутаг дэвсгэр дээр улаан чулууд, хөх чулууд, бомбот, хан жаргаланд их дарш зэрэг уулууд, ханан, мануухат, нарийн халзангийн хүндийнүүд, хүүтэн шарын голууд, цагаануур, залан хандивын аршаан зэрэг үцэглэнд байгальтай. 309 өрхийн 997 хүн амтай, 54,071 толгой малтай. Ихэвчлэн малчин бүхий иргэд ажиллаж амьдардаг бөгөөд өдөрлөгөө малчтынхаа хандад тусламжтайгаар зохион байгуулдаг байна. Багийн одоо өдөрлөг сайхан болж байна. Жилийн өнтөө тарган цуслан сайхан байлаа. Намардаа сайхан байна. Мал сүрэг тарган хүн адны одоо инк амгалан сайхан байна. Тэгээд өнөөдөр одоо сонголтын маань цугларалт болж одоо багийнхаа өдөрлөгийг зохион байгуулж байгаа сайхан өдөр бид бүхэн баяртай сайхан байна. Өнөөдөр одоо 3 хүүтэйгээ мэртэйгээ ингээд ирээд байж байна. Өдөрлөгийг сайхан болж байна. Өдөрлөг гоё болж байна. Тийм сайхан байна. Хавьда би их баяртай байж байна. Тэгээ энэ баярыг тохиолдуулаад хамт ажиллаж яасан энэ сумынхаа болон бомбот багийнхаа хамт олон сайхан мөгнийг гүсэн ёрой. Олон жил бас цуг ажиллаж амьдарч биевиндээ тосолд дэмжиж явсан сайхан байна. Тэгээд энэ улсуудаа баярын мэнд хүргэе даа өнөөдрийг. За би одоо ер нь 2007 оноос хойш малч авч эхэлсэн. Тэр нэг малчныг бол 10 жил малчнаар байлгаад одоо нэг 100 гаруй мал 10 гэд өгөхрөөгээд ингээд тусдаа гаргаад удаа ч гэсэн нэг залуу малчныг аваад бас гэр барьж өгөөд бас малчнаа хийж байгаа. Тэгээ туслах малчинтай. Ер нь сум орон нутгийн одоо сайн үйлс гэх юм бол энэ би юм хийжсэн. Одоо энэ давуугээд нэг настай буураа байгаа энэ нутгийн уугуул иргэн тэрэнд би нэг 5 амтаагаар ахмадын баяраар бэлгэлжсэн. Тэгээд одоо модон жил бас алтан төлийнхаа бас дээжийг бас нэг залууд нэг 10 хург өгсөн байгаа. Өнөө жил бас минь жавхан сумынхаа иргэн бас нэг залуу гэрүүлд бас 15 хург бас малжууллаа. Тэгээд энэ цааш дээрээс сайн энэ бас өөрийнхөө хэмжээнд бас юм хийж байгаа гэж байгаа тийм. Бомбтын 1-р огийн өдөрлөгт урлаг уран сайхны алдархнууд мөн жавхлан суманд л байдаг морин циркийн жүжигчид тоглолтоо үзүүлсэн юм а. Сум орон нутгийн удирдлагууд оролцож багийн тэргүүний аж ахуй нэгжирэгдэд аймаг орон нутгийн шагналуудыг олгож Монголын улаан загалмаа нийгэмлэг нэгүс сэтгэнгүй сайн үйлсдэн малчтай шагнаж урамшуулж өргөн дэлгэр наатлаа.